Сайн байцгаана уу? За би Монголын чөлөөт бүхий холбооны хээлийн төлөөлөгч сэтгүүлч Онон байна. Өнөөдөр 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр. За яг одоо Улаанбаатар хотод 6 цаг болж байна. Тэгэхээр өнөөдөр Монголын чөлөөт бүхий олимпийн баг тамирчид Парис хотыг хэдхэн цагийн дараа зориход бэлэн болсон байна. За өчигдөр Монголын чөлөөт бүхий холбооны удирдлагууд баг тамирчдаа хүлээж авч өдөн гарах үйл ажиллагаа зохион байгуулан амжилт хүссэн. За энэ үеэр Монголын чөлөөт бүхий холбоотой хамтран ажиллаж байгаа дэлхийн алдарт брэнд Nike-гаас Монголын олимпийн баг тамирчид зориулан гаргасан. За шинэ загварын хувцас хэрэглээг бол өчигдөр гардуулал өгсөн. За мэдээж хэрэг олимпиад оролцож байгаа баг тамирчдад энэхүү хувцсыг гардуулаад зогсохгүй. За баг тамирчдынхаа амжилтын төлөө өнгөрсөн хугацаанд шгшөөгтэйгээ хамтран ажилласан сэтгэл зүйч, хоол зүйч, массажист. За тэгээ бэлтгэл хангагч болон арын албанд ажилласан сэтгэл зүрхээ зориулсан бүх хүмүүст бас энэ хувцснаас гардуулж өгснөөрөө онцлогтой байлаа. За ингээд зүтгэж орж баг бүрэлдэхүүнтэйгээ уулзъя. Оо манай цаавах ирсэн байж тээ Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч. Сайхан урсан уу? За ингээд нэгмэр манайхан байна. Сайхан урцсан уу? Ахлах тусалжуулагч Монголын байр тамирчны мачаар. За манай тулгын анхны агшлаа хүн мэдж байгаа. Гаан төгс ах манаас цуг явж байгаа. За ингээд баг тамирчид маань ерөнхийдөө цугларч байна. Монголын чөлөөт бүхий холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мянган-Баяр Монголын чөлөөт бүхий холбооны менежер Инхөө ир. Сайхан урцсан хоёроо. Сайхан руу. За чөлөөт бүхий олимпийн баг тамирчид Парисыг зориход бэлэн болоод байна. Тэгээ өчтөр бол холбооны удирдлагуудаас хүлээж авсан. Яг одоо явж байгаа баг бүрэлдэхүүн дээр жоохон нэмэлт тайлбарууд хэлээч. Яг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй явж гин, хэдэн бэлтгэл хангагч явж гин гих мэдчлэн. За манай баг тамирчид маань бол одоо 6 сарын 20-наас олимпийн зөвлөлтийг бол аль бие ёсоор 7 сарын 27-ны өдөр хүртэл бол одоо уржигдрийн өдөр хүртэл амжилттай одоо зохион байгуулад одоо болцооныхаа хэрээр одоо бэлтгэлээ бол хангаад одоо хөдөлж байна. Нийт одоо явж байгаа хүмүүсийн тоо бол 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явж байна. 9 тамирчин үндсэн эрхээ авсан 9 тамирчин, 11 дасгалжуулагч, 5 бэлтгэл хангагч нар. Тэгээд нэмхэн эмч туслах багийн гишүүд, сэтгэл зүйч, тэгээд бид нэр мэдээж өөрсдөө албаны хүмүүс гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо хөтлөхөд бэлэн болж байна. 9 тамирчны ард ямар олон хүн явдсан бэ гэж зарим хүмүүс бодож магадгүй. Тэгэхээр манай менежерийн тал дээр товчон тайлбар өгөөч. Мэдээж хэрэг нэг тамирчны ард бол маш олон өргөн бүрэлдэхүүн ажиллаж иж бас амжилт ирдэг шүү гэдгийг энэ тоо харуулах одоо бас нэг хангалттай жишээ авах гэж бодож байна. За энэ удаагийн олимпиад бол манай 9 тамирчны ард 5 бэлтгэл хангагч бас нэмэгдэж явж байгаа. Тэгээд 5 бэлтгэл хангагч дээрээс албаны одоо Мянган-Баяр нарийн бичгийн дарга миний бие за тэгээд зарим нэг дасгалжуулагч нар маань өөрсдөө бас баг тамирчдаа дэмжихээр өөрсдийн хувийн зардлаараа өөрсдөө бас дэмжиж оролцож байгаа. Тэгэхээр мэдээж энэхүү том маань магадгүй нэг 10 хүний нэмэгдэлтэйгээр харагдах бах. Тэрнээс одоо ямар ч хамааралгүй хүмүүсийг бол мэдээж бид нартай хамт явахгүй байгаа. Тэгээд тамирчдынхаа төлөө гэсэн одоо манай массажист явж байна, эмч маань бас явж байна. Гэх мэтчлэн бүрэлдэхүүнтэй хүмүүс явж байна. За баярлалаа. За олимпийн чөлөөт бүхий тэмцээн бол 8 дугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үндсэндээ манай баг тамирчид бол нэг 7-8 хоногийн өмнө явж гин гэсэн үг. За тэгээ бид бол очиод бас урдчлаад бөөндөө байрлаад баг тамирчид маань бэлтгэлээ өргөжлүүлэн хийн. За тэгээд тамирчид маань бол тодорхой хуваарийнхаа дагуу олимпийнхаа тамирчдын хотгон руугаа байрлаж эхэлнэ. Ингээ та бүхэндээ бас болж байгаа үйл явдал процессыг аль болохоор цаг алдалгүй тухай бүрд нь за ер нь бас баг тамирчдын ард ямархуу үйл явдал өрнөгийг 90 тойрны мэдээлэл зэрэг та бүхэнд хүргэхийг зорж байна. Миний хувьд бол яг олимпийн сурвалжлах аль биесны
ID буюу одоо ирэх бол байхгүй. Гэхдээ мэдээч хэрэг баг тамирчтайгаа цуг явж байгаа учраас бас аль болохоор тамирчтайгаа холбоотой сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд видео болон фото хэлбэрээр хүргэхийг зорж ажиллах болно. Дүүрээ ингээд бахарч байна. Хоёр дахь удаа ингээд олимпиад орж байгаа нь хүн болгоны яг тийм олоод байдаг боломж. Тэрнийхээ төлөө хөдөлмөрлж чадсан байна. Тэрүүг нь үнэхээр бахарч байна да. Тэгээ ямар ч гэсэн тэгээд амжилт үзүүлсэн байна. Үзүүлэг байна уу ямар ч байсан. Маш тийм ингээд түүхэнд үлдчихэж байгаад нэх баяртай байна. Тэгээд Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй одоо медаль авах гэдэгт нь итгэлтэй. Зүудээ үүсэх одоо тэгэл өөртөө ихтэй байгаад ямар нэгэн тийм сандах зүйлүүд барилдараа л гэж захимаар байна да. Тийм л. Нийт Монголоос оролцож байгаа баг тамирчтай болон хүүдээ амжилт хүсье. Энийг одоо хоёр дахь удаа олимпиад оролцох гэж байна. Миний Монголын тэнгэр, миний Монголын ард түмэн, Парисын тэнгэр, миний хүүг ивэх болтугай гэж ярив да. За миний хүүг амжилтаа сайн яваад ирээ да. Би Батэрдний Нямдарч гэдэг хүн байна. Болгон ангын сайхан сумаас хүүгээ болон чөлөө төхөхөд тамирчдыг баг хамтлагаар нь гаргаж өгөхөд иршээ. Гэтэр. За тэгээ сэтгэл маш өндөр байна. Дэлхийн бүх ард түмний эв санааны нэгдлийн авгайш баяр. Парисын дэлхийн олимпийн 33 дугаар нааданд явж байгаа Монголынхаа чөлөө түүгийн бүх тамирч хамт олонд Парисын тэнгэрт цахиур хагалаад бүгдээрээ ангирээр дүүрэн одоо медальтай ирэх ерөө дэвшүүлье. За. Өнөөдөр их сайн өдрөө, хохморон өдрөө, өдөр нэг сайхан тамирчдын сайхан. Тэ. За монголчуудын зах өдөө аян замдаа сайн яваарай. Ангирээр дүүрэн медальтай ирээрээ. Баярлалаа.